гэрээс 20 насны бүсгүй гарч ирээд зүүн урдган хөмрөөтэй байсан шээзийг авч хөлдөж дуусаагүй хүйдснээс хит хитийг арга руугаа сурмаг гихч шидэлж байснаа. Савра дайсан чигээр өгч зогслоо. Өхрийн хэвдэр дундуур могоомд морилдсон шүлцээр гэрлүүн гитэн төгсөн хангаан амтны мөрийг хараад тагөлж. Тааж урдшил хідэн нохой чигэд чир болчих ирсэн юм аа. Зүрхийн зүсэлсэн буусан улмурд чинь гэрт бүр байдлаа боохоо оруулна. Хоттой байна. Сүрэг өхөр байсаар байтал гэр хорлон өнгөлцөн гитнэ гэдэг чинь юу гэсэн үг аа вэ? Хүүхдээр илүүж байна. Айгуул манай нөгөөт нь ялах бэлтрэмүүдээс хуйлуулсан өлөгчин бидний хэрэгж яваас айлахгүй. Гэрэтхэн юм хандын хөхн яав гэмээр чирээд ирлээ. Яасаар гэртээ отол дөнгөж саяхан мөөмийн нөгөө дунтуулчихсан байсан хүн цачин сэрээд ээр мөглөж гэлээ. Хүүгийн өөр дээрэн авч бүүүлэх зураа би зэрсэгтэд хэлсэн шүү дээ. Ханиасныхаа үгийг ганц ч гэсэн анхаарсан бол анчин гөрөөчин хүн байж тэр олон бэлтгэрнээс ядч ганцыг ч гэсэн үлдээчихээ ойлон орсон доо. Чамайг мөнгө төгрөг олох шуналдаан автаж явхад хэцүү нэрт бит хоёрыг балахтай. Ийхүү элбийг бодох зураа хүүгээ нэрхлүүлсээр хүйцэж гүйц татаалгүй харбар болгоч. Удалгүй хүүч унтаад өгөхөд аавынхан дээлээр бочиж орхиод малтаа яаран бодлоо. Өвөлжүүний зүүн ухааруу цогсоор гартал хойно ухааг нь хяраар нэг тарчсан эзнийхээ дууг сонсоод шүүгэн байлтна. Нүдний үзүүртний юм өндөлтөр шиг болохоор яаран очвол хонь шар нохойн толгоогоо мөргөн үхэнхийн улаа. Бэлтгэргээ хуугаар нь сойлуулж үдсэж өшхийн ихлэн асан залуу өлөгчин. Хонч нохоог барьж хаад нэг ч хоньны сүүлэн төрөлгүй харахгүй болохыг бүлээн гэсэн юм байлаа. Гэрийн эзэн өштэй чинь эзгүй мэдхийн дээдэр мэдэж залуу гэргийн малаа хураагаар явах цагийг диссэн ядан хүлээж бүсгүй хоньноо гаргад өлөгчин хормын дотор захин очиж гэрийн тооноор үсрэн орох үед уяатай нохой хичнээн гоцсон боргоод чи яах вүлээ? Ямар төмөрг эмчиг тасадaltaй биш үү? Удалгүй манцуутай нь ялахгүй аяархнаар зуугаад хаалгаар говт хийн гарах үед ялах инхний амтны юутай ч зүйрлэмгүй өнөр сарсан хамрыг нь цогж чинэр чагараад өгсөн хөхнөөс нь цагаан сүү сад усран цагаан замдаа түлэн тусаллаа. Нялхын эгээл бэлтгэрнүүдийн өнөр мэт хүүхэд зоосон өлөгчин хурдсаар гүн андарч алруу дахиад гаран шурлаа. Өргөн цүнхээс хурд энэ тэмдээс 100 авчиж зулж тавьсан ноохоо дээрээ манцуутай үрээ аяархан тавиад сайныг сэтгэл намирлах шиг болж суулганаа гişin урт ширүүн хилээрээ нялх хүүгийн нүрийг нь долоогоод авахд хүү зочин сэвсэнгүй тайван ойрсоо. Энэ үед юм ханд хоноо яарахын тусаар өвөлжөөнийг хөлж орж ирэх үед өхрүүд нь ирчихсэн. Бүгд л ямар нэг зүйлээс зочин өрсөн мэт байлаа. Нэгэн чи бас нэг зүгөө
мэдэрч хоноо чашилгүй гэрийнхээ гадаа ирэх үед хаалга нь онгорхой хүүгээ хутсан эцгийн дээрх нь үсэрэн ирчихсэн манцуутай өрн халамалаа. Миний хаа бидэрнүүдийн орж ирсэн байна гэх бодол төрж үүдэн чөлөөгүй боргон буцах нохоогоонгүй янасан тавиад харахгүй ч анзаарахгүй бодлон тохилоо. Миний хүүгээрээ хяндаг арич миний хүүгийн бичээг байгаа та. Хэмээн хурдан давхсаар нэг их хүн ангалж ялгарав тулж ирлээ. Чалгын бүхэг ноход тойрон буцалтхан эндэл өлөгчин хүү хоёр чинь байгаа даа гэх шиг. Нүхний амсар дуу чих тавьбал аяархан архирах дуу. Дараа хүүгийн чалгын уйлган сонсогдлоо. Юм ханд өмсөж явсан дээлээ юу ч бодлого тайлж орхиод зэрлэг араатны архих нөхөр шуудан яваад очив. Бодлогүй өлөгчний бид залуу эмэгтэй булбрай би хүрэхэд айлаас нь хайцгүй. Өлөгчний хурдан амьсгалахыг хүсгүй мэдэрч Үсгүй айхыг умарсан зэрэг байдлыг нь авсан хүлээж. Үсгүй хавар газарт нь хүйтэн сарсан хушаалт болоод ирхүүд. Олон хоног арх усан хүний ам шиг хачин муухай хүн үнэр хялт хийгээд явчихлаа. Үсгүй залтай үлчихсэнгүй. Химээ тэмтэн зарсах үед хүү ойлхон болоод чимээг болчихсон. Цааш тэмтэн үлгсөөр жигтэйхнийхээ өөс ноохын дундаас хүүгэн оллоо. Хүүгийн хацар амганцсан бүхэлдээ няшин сүү шиг ямад нэрт болчих. Хүн чинь тусдыг сая мэдэж өшөөдөө чигээр ингэрэн яа мөн хүүгийн аманд артуул хүү ээжийнхээ мөмийг хамхааран үнхэд авлаа. Туяа орчны цайм тодорход харлан харахсан аван намсар айн шиг дараатны ангаалсан ам шиг харагд.